Сайн байцгаана уу. За өнөөдөр зургийн энэ pop-up сонхонд байгаа хамгийн доор нь байгаа энэ Google Maps дээр харах гэсэн энэ сонхыг тайлбарлаж өгье. За ингээд давшихад шууд Google Maps дээр байгаа яг бодит зураг гараад ирдэг. Тэгээ энэ тавшларыг нь яах гэж энэ pop-up сонхны доор нэмсэн бэ гэхээр эндээс хэрэглэгч одоо Google Maps-ийн олон одоо үйлчлэгийг бол авч болдог. Google Maps дээр одоо сайхан ажиллах боломж гардаг. За тэгээ энэ юу бол одоо Google Maps-ийг албан ёсоор бүртгэгдсэн объект байна гэсэн үг. Ингээд дарахад энэ зүүн талд Өөрхангай тарагт Марины шүтээ ингээд нэрнэ. Тэгээд фото зурагтайгаа гараад ирдэг. Хэрвээ байгууллага энэ төр байлийн доор нууц хаяг нь гараад ирдэг. Ийм учиртай. За тэгээ энэ цэгийн холгоны баруун талыг тавьшихад шууд ийм координат гараад ирнэ. Нэгдүгürt. Доод талд нь 10 ийм бичих байгаа. За координатыг бол яаж ашиглах вэ гэхээр шууд ингэж болно. Эндээ шууд хуулгачиж байгаа. Координатыг хуулаад авчиж болно. За туршиж үзье хэвэл энэ координат байна. Одоо энэ улаан юу гараад байна. Энэ одоо бидний ирсэн мөн байна. Эдний координат яг мөн байгаас. За нэгдүгээр координатын асуудал байна. За энэ бол одоо юу? Энэ газрыг одоо бусдад хуваалцах, эдний мэдээллийг бусдад хуваалцах одоо тийм яваа. Ингээ гараад ирнэ. Одоо WhatsApp, Twitter, Gmail дээр одоо хуваалцах боломжтой. За Gmail дээр үзье хэвэл. Ингээ миний Gmail шууд таны одоо Gmail юу шиг гараад ирнэ. Энэ координат гараад ирж байгаас энэ доор нь юу нэ? Линк нь байна бүр координатын. За энэ байршлынхан. Тэгээ энийг яг хөө би өөрийнхөө яг хаяг руу явуулж үзье. Өөр мэйл хаяг руу. Ингээл сентерч. Тэгэл болоо. Энийг шалгаад үзчих болно. Энэ яасан бэ тийм байна. Бас энэ сэжигтэй мэд юу байна гэдээ бас блоклоод энэ юу вирусны юу блоклаа боловч тэгтээ яг бай. Спам дээр байна харъя. Тэгээ энэ ороод ирсэн байна. Ингээл одоо энийг бусдад явуулчих болно. Энийг юу яаж болно? Ингээ хадгалж болно мэйлдээ. За энэ нэг юм асуудал. Дараагийн дугаар. За эндээс хаашаа явах вэ? Эндээс өөр одоо явах чиглэл байна шүү дээ, тийм ээ. Тэр лгөө явж байна. За одоо та бол Өөрхангай аймгийн төв 12 хотоос нэг 13-аас 15 км зайтай төв зам дээр явж байгаа. Шивээс төв зам яг хойтлох гэж байгаа. Төв зам энэ явж байна. Төв замын ард байгаа байхгүй юу? Эндээс одоо та Баян хонгор руу чиглээ явж байгаа бол тийм Баян хонгор явах замаа бол одоо бас мэдэж болно. Гэж шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо манай одоогийн яг энэ шүтээний чинь байрлал. За энэ дээр нь Баян хонгор. Баян хонгор аймгийн төв хонгорхон шүү дээ. Тэгэхээр ингээд шууд одоо Марины шүтээнээс чинь 195 км яваад нэг машин замаар бол 2 цаг 40 минут яваад очино гэдэг ингээд бүх зургатайгаа ингээд гарчдаг ийм нэг зүйл байна. За буцаад Марины шүтэн дээр очие.
Эндээс энэ болохоор шүү дээ. Одоо морины шүтэн лүү одоо би Улаанбаатарт байж хагаад морины шүтэн лүү очиг бол энийг хэрэгэлдэг. Юу гэхээр би морины шүтэнийхаа юу шүү дээ. Юу мэдчихвэл одоо би явах гэж байгаа юм шиг хийл та. Шал муу юм байна. Тэгээ яа локейшн гэж. Энд дээр зарахаар Улаанбаатарт байгаа миний одоо юу гараад. Энэ удаадлал хэрэгэлчихье тийм ээ. Тэгээ энэ дээр дарахаар за одоо энэ одоо миний Улаанбаатарт байгаа байдал гараад ирж байгаа. Би Улаанбаатараас хийж байгаа гэж ойлгож байна шүү одоо бол тий ойлгоорой. Тэгээ би ингээд за яаж явах вэ нөгөө морины шүтэнэ би хийчихсэн. Энэ өөр хангийн тарагт байгаа морины шүтэнд очно гэж Улаанбаатараас гарахтаа хийцсэн байхгүй гэсэн үг. Тэгээд энэ хүртэл юу гэж юм. За 6 цаг 30 минут 450 км явах юм биш тийм ээ. Энд байвал 452 км Эмэлтийн замаар явбал 452 км яваад 6 цаг 20 минут руу яваад энэ дээр ирнэ гэж. За ийм нэг онцлог байна. Уцаад морины шүтэн дээр. За дараа нь юу вэ? Энэ ер нь юу юм бэ? Энэ цэг дээр юу гэдэг юм бэ гэж асууж байна тийм ээ. Дараад үзье. Энэ өөрөө албан ёсоор Google Maps орцсон учраас энд шууд юу гараад ирнэ. Өөр хангаан тарагтай морины шүтэн ингээ гараад ирчих. Энэ цэг юу юм болоо гэж та нар хэрвээ одоо мэдэхгүй ингээ харах юм бол ийм байна. За тэрний дараа одоо юу гэх вэ гэж. Ойр орчмын юм одоо хайж болно. За одоо ингэ тийм ээ. Ойр орчмын юм одоо хайж болох. За нэг юу яа. Нэг зочдод л энэ одоо нэг зочдод тооны явна өдр гэх тийм ээ. Эндээ ончий гэдэг. Ингэх юм бол ингээд шууд 12-оос 10 хэдэн километрийн зайтай байгаа учраас 12-ын зочдуудад ингэ гараад ирж байгаа байхгүй. Тэгээд одоо эндээс одоо буцаж очиод хамчаад маргааш энэ эртхэн шиг гараа баян хонгор гардаг яа гэвэл ингээд ийм боломж бас байна. За масадрий. За одоо юу гэж сая ойролцоо юм шүү дээ. Ойролцоо жуулчны бааз бас ирж болно. За тэгээ энэ яг энэ зургийг ингээ хэвлээд авчиж болдог. За энэ юу ямар учиртай юм бэхээр ингэдэй. Шинэ одоо газруудыг нэмэхэд бас хэрэгэлнэ. Хоёрдугаарт энэ хэрвээ энэ буруу байна. Энэ морины шүтэн биш ээ. Энэ одоо хүрний шүтэн гэж гэдэг юм тийм үү? Энэ бол буруу байна гэж та мэдж байгаа нөхцөлд бол энэ missing place, add missing place гэдгийг залруулах хийж болдог байгаа юм бас. За энэ хэрвээ одоо энэ танаа яг өөрийн юм байвал шүү дээ. Өөрийнхөө бизнесийн тухай. Одоо энэ дээр бизнесийн чиглэлийг бичээд ингээд цаашаа бүртгүүлэхэд энэ дээр одоо энэ travel agency гэдэг байна шүү дээ. Яг энэ шиг ингээд энэ бизнесийн чиглэлийн бичгтээ гараад ирдэг. За тэрний дараа. За хэрвээ энэ ерөөсө шал буруу юм байна. Шал буруу юм байна гэх юм бол шүү дээ. Энэ хараг wrong information-ыг явуулаад дарчаад Google дээр очино. Энэ одоо худлаа байна гэх. Тэгээд өөрөөс юм асуу. Тэгээд энэ дээр хийгээд бас бүр одоо яг жинхэнэ энийг мэдж байгаа бол энэ ийм юм шүү гэдгийг хэлэх гээд одоо Google Maps-тай шууд харьцсан гэсэн үг. Засвар энэ гэсэн үг. За ийм үйлчлэгээр чи одоо нийт 11 зүйл байгаа байхгүй координатаас эхлээд за хамгийн сүүлд нь шүү дээ. Энэ зай хэмжин. Энд нэг юм цагаан цэг гарчиж байгаа. Энэ машины зогсоол байна. Одоо ингэ тодруулаад харъя те. Энэ машин зогсоол шүү дээ. Энээс машин зогсоол хүртэл аль зэрэг зайтай байна вэ гэж ингэ харахаар хэд байна вэ? 100 метрийн зайтай байна те. 122.4 метрийн зайтай юм байна гэж. Энэ үзвэл шулуухан юугаар харчлаа шүү дээ би те. А энд нэг жуулчны бас харагдаж байна. Одоо хэдүүлээ энийг хэмжиж үзье.
энд машин тавина шүү дээ. За машина энд тавьсан гэж бод. Энд тавьчих юм байна те. Тэгээд зай хэмжээ. Энэ уруучлаа. Энийг устгая. За эндээс энэ жуулчныг олохын тулд бид нар яах вэ? Эндээс иж машин аав. Нэгдүгээр. За тэгээ энэ замаар л явна шүү дээ. Тэгээ ихээр бүр хэмжилтийг шууд машины замаар нь гаргаад өгдөг бас тийм боломжтой. За 1.5 км-ийн сайтын жуулчны бааз руу очих юм байна. Гэсэн хэмжилт хийх боломжтой байдаг. Тэгээ энэ бол энэ Google Maps-ийн одоо бараг танилцуул болчихлоо доо. За анхаарал тавьсанд баярлалаа.